Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад Дархан аймгийн хэмжээнд тээврийн эслийн хөдөлгөөнийг хэсэгчлсэн байдлаар төр хязгаарлахаар болж байгаа. За төр хязгаарлалтаа болсонтой холбогдуулаад та бүхэнд дараах зургийн дээр тайлбар үзүүлье. За Дархан аймгийн хэмжээнд байгаа замд хэсэгчлсэн байдлаар 4 газар бол замыг бол хаахаруулж байгаа. За нийт зам гэх юм бол Арбатын уулзуураас Алтны 4 замын уулзуур хүртэл 480 м газрыг бол хязгаарлана. За хязгаарлалтаа бол зөвхөн Арбатын уулзуураас Алтны уулзуур явсан буюу хойноосоо урагшаа чиглэлийн тээврийн эслийг бол хязгаарлахаар болж байгаа. За Алтныхаа уулзуураас Арбатын уулзуур буюу урдаасаа хойшоо явсан чиглэл бол бүрэн нээлттэй байгаа. Яагаад ингэж хааж байгаа юм бэ гэхээр хойноосоо буюу одоо Ихрэн могоо худлааны төв цаашлангуудаа одоо хаан банк гэдээс ямар нэгэн байдлаар үйлчлэгээ үзүүлэхгүй учраас нэг талын урсгалыг бол ингэж хаахаар болж байгаа. За хоёр дахь хэсэгчлсэн зам буюу Алтныхаа уулзуураас аюулгүй тойрог хүртэл 1500 м газрыг бол хэсэгчилж хаахаар болж байгаа. За энэ замыг бол баруун зүүн тал буюу урдаасаа хойшоо явсан, хойноосоо урагшаа явсан бүх чиглэлийг бол бүрэн хаахаар болж байгаа. За 3 дахь зам гэх юм бол аюулгүй тойрогоос яваад Константин уулзуур хүртэл нийт 2000 м газрыг бол бүрэн хэмжээгээр бол хэсэгчилж хааж байгаа. Энэ бол Хэдэн хороолын урдуур явсан зам гэсэн үг. Тэгэхээр Хэдэн хороолын урдуур явсан хойноосоо урагшаа чиглэл мөн урдаасаа хойш явсан чиглэл бол бүрэн хаагдтаар байгаа. За мөн адил дөрөв дэх бүс гэх юм бол Константин уулзуураасаа Мобигийн уулзуур хүртэл нийт 1500 м газрыг бол бүрэн хаахаар болж байгаа. Энэ мөн адил урдаасаа хойшоо хойноосоо урагшаа гэсэн хоёр талын урсгалыг бол бүрэн хаахаар болж байгаа. За энэ хөдөлгөөнийг хаасантай холбогдуулаад иргэд за ямар нэгэн байдлаар одоо дэлгүүр хошоо орж хүнсний бүтээгдэхүүн авах, за эмнэлгийн байгууллагаар орж эмнэлгийн тусламжаа үзүүлэх, ямар нэгэн үйлчлэгийг авахд бол ямар нэгэн байдлаар хүндрэл учрахааргүй юм зохицуулж байсан байгаа. Тийм учраас жишээлбэл төмөр замын багасаал орчим амьдарч байгаа иргэд болон орчин суугч за зах руу орж ямар нэгэн хүнсний зүйл авахд бол Алтны уулзуур бол саадгүй нэвтрэх юм бүрэн боломжтой гэсэн үг. За мөн адил хуучин хороол 14 дугаар баг буюу хуучин хороолол парк таван 2 дугаар хороолол амьдарч байгаа иргэд ямар нэгэн байдлаар зах руу очиж хүнсний зүйл авахар болох юм бол Хараагийн уулзуур, Константин уулзуураар нэвт гарч шинэ замыг давж яваад ямар нэгэн байдлаар үйлчлэгийг авах бол ийм боломжтой байгаа. Тийм учраас иргэд 20 цэрийн дэглэмд мөрдөж тухайн замуудад зорчихгүй болсонтой холбогдуулаад ер нь тээврийн эслийн хөдөлгөөнөөр зорчих энэ хөдөлгөөнийг бол хязгаарлах зүйтэй гэж цагдаагийн байгууллага буюу улсын онцгой комиссоос анхааруулж байна.